Сэргээшин шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн балгаар Монгол бүхийн нэр хүнд шороотой хутгалтай дудлаа. Харамсалтай нь энэхүү асуудал Монголын үндэсний бүхийн холбоо тууштай арга хэмжээ авахгүйгээс гадна үйл ажиллагаа нь хаалттай байдаг нь бөхчүүдийн төлөөллийн эсэргүүцэлтэд тулгараад байгаа юм. Допингоос болж Монгол үгүй боллоо гэдэг асуудал бол бас маш хүн зэтгтэй асуудал. Допингийн асуудлаар бас бөхчүүдийн маань нэр хүнд унж байна. Допингийн хор хөнөөлийг бас бөхчүүд маань энэ асуудлын талаар маш их тэмцэж байна. Монгол бүхий бол ялцгүй допинг гэдэг зүйл бол устдах нь гэж би дотор боддог юм аа. Тэгээд допингийн эсрэг миний хувьд бол маш их хатуу байр суурьтай байдаг хүний нэг л дээ. Допинг хэрэглээд энэ допингийн шинжилгээнд бүдэрч байгаа л тань бөхчүүд. Жил болгоны наадмын допингийн асуудлаар яригддаг. Тийм учраас допинг гэдэг зүйл бол Монгол байгалж бүтэж байна. Манай үндэсний бүхий холбоо бол ер нь бол хаалттай байдаг гэж боддог шүү дээ. Тэгээд энэ үндэсний бүхий холбоо нь яг шийдтэй дөрвтэй арга хэмжээ зохион байгуулахгүй байна. Тэгээд энэ бөхчүүдийн эрх ашиг хамгаалахгүй байна. Хамгийн гол нь энэ бөхчүүдийг маань бас нэг харлуулж байгаа зүйл бол ялцгүй бөхчүүд хүнээс юм авдаг. Буцаагаад энэ нийгмийн хариуцлага өрөөнд юм хийдгүү гэж ингэж хүмүүс их ойлгодог. Энэ ажлыг бол манай үндэсний бүхэн холбоо л өөрсдөө хийх ёстой гэж боддог миний хувьд. Ямар нэгэн бас хандивын үйл ажиллагаанд зориулсан бөхчүүдтэйгээ уриалсан тийм ажил ингээд хийгээд явбал манай бөхчүүдийн зүгээс бол энд бол сааргалаад авах зүйл байхгүй л гэж боддог. Ер нь саяхан дээр хэвлэлийн махрал хийгээд бөхчүүд ярихад наадмын комисс хуралдаад допинг хэрэглэсэн бөхчүүдтэй арга хэмжээ авах хүсэлтэй ерөнхийлөгч дөрвөн барьсан байна. Хамгийн эцсийн шийдвэрийг ерөнхийлөгч шийдэж гаргана. Энд бол Монголын үндэсний бүхэн холбоо бид нар бол энд бол ямар ч хамаарал үлдсэн хариу өгч л дээ. Тэгээ яг сая энэ юунд ерөнхийлөгчтэй тэр албан бичиг өргөн барина гэсэн тийм л хариу хэлсэн байна. Нэр хүндэд халдсан гэдэг тэр нэг тэр бизнесийн нөхрөнд бол айлгуултай тэмцэх газраас шалгуулна гэдэг үндэсний бүхэн холбоо бичиг өгсөн байгаа юм лээ. Тэр бас тэр залуугийн хувьд бол бас ямар гэдэг хүний ямар авраг тэр хүнээс допинг аваад ямар бөхчүүд нь аваад гэдгээ тэр бүхнийг бас энэ гол шүүхийн байгууллагуудын шалгаж бас илрүүлэх хаа гэж бодож байна. Бас нэг өхрийн хувьд дөрвөл 1000 өхрийн хувьд дөрвөл шиг бүх бөхчүүдийг тийм юм шиг бас ярьж их бас харлуулж болохгүй хаа л гэж бодож байна. Түүнчлэн Старт телевизийн урбан ток нэвтрүүлгээр бөхчүүд хэрхэн сэргээж худалдан авдаг талаарх нэвтрүүлэг гарсан нь одоо барилдаж байгаа бөхчүүдийн нэр хүндэд халтсан хэрэг гэж үзсэн залуу бөхчүүд энэ асуудлыг шалгуулахаар авилгатай тэмцэх газарт хандаад байгаач.